хамгийн гол нь гүйж болно, спортоор ямар нэгэн спортоор хичээлээд ачаал авч болно. Өөрийгөө эрүүл гэдгийг яг таны эрүүл гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Би одоо нэг чухал зүйл хэлье. Одоо ингээд бэлтгэл сургууль тэгээ булчин шүрмэс хөгжөөд байна. Булчин шүрмсөө л хөгжүүлж ивэл болоо гэсэн юм бас юм рөөсгөл ойлголт байдаг байхгүй юу? Гэхдээ хүний хүч яг хаана байдаг вэ? Яг би 42 км-ийг яг ингээд туулаад дуусгах тэр хүч яг эцээц таана байдаг. Тэр бол хүний таван цул. Таван цул маш эрүүл, таван цул маш хүчтэй байж ээж хүний дотроос тэр хүч гарч ирж ээж булчин шүрмэс ажилдаг байхгүй. Түүнээс би мянга ингээ булчин шүрмэсээ ингэж гүйлгчаад дотор эрэхтэн асуудалтай юм уу дотроос хүч гарч ирэхгүй бол энэ булчин өсрөөл 10 км ажилтна 20 км ажилтна тэртээдэргүй тэгэл энэ чинь уналтанд ингээл эн чинь баг багаар ингээл хүн чинь булчингийн хүчийг ингээл алдаж эхэлдэг шүү дээ. Ялангуяа манай спорт чинь холын зан гүйлт чинь шуулд ингээл гараасаа гараад алдаж эхэлнэ. Тэрийг бид нар юугаараа бариад байна гэхээр мэдээж бэлтгэл сургуульд байгаа юу байгаа. Хамгийн гол нь дотор таван цул чинь маш хүчтэй, маш эрүүл байж ээж тэр дотор таван цул чинь ингээл тэр хүчийг үйлдвэрлэж яадаг. Тэр хүч үйлдвэрлэж ээж бид нар зам дуусгах нөхөөс биш зүгээр ингээл булчин шүрмсөөрөө зүгээр ингээл дасгал хийж байгаа л тэрийгээрэл гусаад байна гэсэн ойлголт байх. Бүх юм л ер нь уялдаа холбоотой л гэж ойлгож байна. Манай ээлжид туршлагаа хуваалцах үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор Mongolia Elite Runners клубын үүсгэн байгуулагчдын нэг, за Монголын үндэсний жигшээ багийн тамирчин, хөнгө атлетик тэр дундаа марафон гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер дам даржаагийн ган толго оролцохоор болсон байна. За тэгээд ган толго маань болохоор эх орноо төлөөлөн ТV дэлхийн олимпийн тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцож байгаа. Яг одоо энэ цаг үеийн Монголын одоо хөнгө атлетикийн сор болсон энэ тамирчдын нэг байгаа. Тэгээд туршлагаа хуваалцахаар болсон баярлалаа. Тэгээд манай энэ одоо гүйл сонирхогч мастерууд байгаа, мөн анхлан гүйж эхэлж байгаа хүмүүс байгаа. За залуучууд байна те, энэ хүмүүст өөрийнхөө энэ гүйлттэй холбоотой туршлага алдсан онсон те зөвлөмжөө одоо хуваалцахаар болсон бид их баяртай байна. Тэгээ гандууга яриагаа эхлэхийг хүсье. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өмнө манай клубээс зохион байгуулж байгаа туршлага хуваалцъя гэдэг энэ ярилцлаганд одоо та бүхэдтэйгээ одоо хамт ярилцахаар болсондоо баяртай байна. Тэгээд миний хувьд бол одоогийн байдлаар одоо үндэсний жигшээ багийн бэлтгэл сургуультаа хийгээд явж байгаа тамирчин. Тийм учраас өнөөдрийн одоо яриан дээр бол би яг нөгөө тамирчныхаа одоо байр сууриас те нээлттэй хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Миний хувьд гэвэл яг би туршлага хуваалцаж байгаа юм чинь өөрийнхөө ингээл туршлаас л ярьж байгаа шүү. Тэгээ миний хувьд гэвэл тэмцэнээс илүү бэлтгэлд би илүү ач холбогдол өгдөг гэх юм уу? Бид нар одоо бэлтгэл сургуульд ингээд 7 хоног багшийн одоо гаргаж өгсөн төлөвлөгөө ингээд мэдээж явдаг. Тэгэнгუთ багшийн гаргаж өгсөн төлөвлөгөө бол мэдээж системтэй бэлтгэл мөн үү гэвэл мөн. Багш бол мэдээж тэр хүний 7 хоногийн, сарын, жилийн төлөвлөгөөг ингээд гаргаа явуулдаг. Тэндээ нөгөө тамирчнаа ерөнхийдөө нөгөө төлөвлөгөөний дагуу хянаа явуулдаг. Тэгэнгუთ багшийн төлөвлөгөө одоо системтэй бэлтгэл мөн үгүй юм уу? Тэгвэл тамирчны өөрийн системтэй бэлтгэл гэж байх ёстой. Тэр нь юу байдаг вэ гэхлээр багшийн төлөвлөгөөн дээр тамирчин заавал өөрөө ажиллах ёстой. Зүгээр л одоо энэ хүний гаргаж өгсөн цаасан дээр бичиж өгсөн зүйлээр би ингээд хийгээд байж яг болно л доо. Тэгэхдээ эн чинь ингээд нэг хийж ин, хоёр хийж ин, гурав хийж ин ингээд цаашаа хийгээ яваад байхлаар хүн чинь өөрөө нэг юм мэдэрдэг шүү дээ, тийм ээ. Нэг өдөр ингээд би энэ гоё байна. Нэг өдөр ингээд айгүй хүнд байна. Нэг өдөр залхуутай байна. За ингээд олон өнгийн одоо өдөр ингээд гарч иж байгаа шүү дээ. Тэр болгон дээр тамирчин хүн өөрөө анализ хийгээд тамирчин хүн өөрөө за ер нь энэ багшийн бэлтгэл дээр багшийн бэлтгэлийг яг өөрчлөн гэж байгаа зүйл бол биш. Багшийн бэлтгэл дээр өөрийнхөө одоо бас нэг
бэлтгэлийн тэр нэг хэм маяг одоо тамирчин болгон одоо марафон гүйлт тамирчин бид нар одоо манай баг дээр нэг 4-5 тамирчин байлаа гэж бодъё. Бид нар яг нэг жанжин шугам барайл ингээд явна гэсэн ойлголт бол байхгүй. Бүгд өөрийн гэсэн онцлогтой, бүгд өөрийн гэсэн бэлтгэлийн одоо яг нэг бэлтгэл хийж байгаа ч гэсэн л яг нэг өөрийн гэсэн нэг юм бодол ба шүү дээ, тийм ээ. Одоо жишээ нэг 10 км темптэй явдаг юм уу? Нэг бол тэр 10 км чи 1000-аар хуваагаад 1000-ад 10 удаа явдаг ч юм уу гэдэг ийм бэлтгэл ингээ байлаа гэж бодоход тэнгуут тэнд тамирчин хүн өөрийнхөө нөгөө нэг биеийн байдлыг хараад, өөрийнхөө бэлтгэлжилтийн байдлыг хараад тэгээд энэ бүхнээ нөгөө бэлтгэлтэйгээ ингээд яг өөрийгөө ингээд яг ингээд нийлүүлээд явдаг гэсэн үг л дээ. Тэр нь одоо юу гэхээр одоо юу гэдгийг одоо миний онцлог гэж ярих юм бол одоо би бэлтгэлийг дандаа ерөнхийдөө нөгөө нэг цагийг унгааж биш гэд өсгөж ингэж дуусгах одоо тийм юг баримталдаг байхгүй. Тэгээ энэ нь одоо ямар ач холбогдолтой вэ гэвэл магадгүй та бэлтгэл хийж явахдаа өнөөдрийн бэлтгэлийг одоо ингээд хэрвээ ингээд унгаагаад дуусгаад байж яг болно л доо. Хэрвээ унгаагаад дуусгаад байх юм бол таны өөрийн чинь нэг биеийн дархлаа гэж байгаа. Одоо биеийн одоо бас нэг юм дадал хэвшил болдог шүү дээ. Тэр зүйл чинь ингээд одоо магадгүй доошоо ингээд өндрөөсөө дандаа ундаг ч юм уу ингээд булчин чинь ингээд хөгжих нь шүү дээ. Одоо бидний ер нь бол одоо бидний булчин шөрмөс бол өдөр болгон л ингээд бид нар чинь бэлтгэл хийж байгаа яг байнга л гүйж явах ингээд хүмүүс харагдаж байгаа ч гэсэн өдөр болгон л тэр чинь хөгжиж байгаа байхгүй. Маш бага багаар. Ялангуяа гүйлтэй спорт бол гүйлт гэдэг бол маш их цаг хугацаа, маш их хүч хөдөлмөр орж иж бас одоо амжилт гардаг спортын бас нэг онцлогтой. 1 минутыг ахиулъя гэвэл би 7 хоногт 14 хоногт ахиулах боломжгүй. Энэ хэдийг бол та хэд бол амсч л байгаа. Яг ер нь ойлгож байгаа тий. Хэцүү байна гэдгийг ойлгоцсон ба. Тэгээд гүйлтийн спортын онцлог нь тэр байхгүй юу? Маш удаан ууггүй цаг хугацаа, маш удаан ууггүй хүч хөдөлмөр барьлаа. Орж иж одоо үр дүн гардаг юм байна. Тийм учраас энэ бэлтгэл гэдэг зүйлд ач холбогдол өгөх ёстой юм байна. Тийм учраас бэлтгэл гэдэг зүйлд бүх одоо яг анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм байна гэж ойлгож болно. Яг халаалтан дээр тэмцээнч вэ, бэлтгэлч вэ, халаалтан дээр ингээд өөр одоо кроссны пүүз ч юм уу өөр арай жоохон хүнд хэлбэрийн те хүнд ч юм уу юм пүүз өмсөж жагаад гүйж байгаа юм. Тэр нь яаж юм ихтэй одоо би яг тэмцээн дээр кроссны ч юм уу жоохон хүнд пүүз өмсөж жагаад халаалтаа хийж дууслаа, бүх юм дууслаа, яг тэмцээнд юухад бэлэн боллоо, пүүзээ өмслөө, шорт мака өмслөө, гараан дээр гараад зогсоод ганц ингээд хурд хийхэд яг ч юм ингээд нэг пүүз чинь ингээд зүгээр ингээд нэг хөнгөн тэгээд ийм яг тэмцээний зорилт болох тэр ингээд нисгэж байгаа юм шиг мэдрэмж ингээд талганд төгчдөг байхгүй юу. Тэгэхээр яаж ихтэй тэр мэдрэмжээр явах гээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй нөгөө халаалтан дээрээ тэр мэдрэмжийг авчих тэр тэмцээн дээр нөгөөт чинь хэвийн үзэгдэл болчихно л гээд эн чинь бас нөгөө нэг цаагаараа бас л сэтгэл зүйтэй л холбоотой болчихж байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйл дээрээ л маш нарийн мэдрэмжтэй бэлтгэл сургууль гүйлтээ хийх хэрэгтэй. Энэ яг нөгөө тамирчны хувийн өөртөөгөө одоо ажиллах те энэ зүйл гарч энийг бол харин хажуудлаас баатрах намайг за чи энэ пүүзээ өмсөөд энийг юугаараа нөгөө дасгалжуулагч чи энэ пүүзээ өмсөөд тэрийгээ тэгээрээ чи энэ пүүзтэйгээ гүүгээрээ хэлэх ямарч боломжгүй. Ерөөсөө ер нь тамирчин хүн ер нь гүүгч та бүгдээрээ л яг өөрсдөө л за би энэ пүүз надад тохирох юм байна. За энийг би тэмцээн дээр өмсөх юм байна. За энэ пүүз энийг би одоо зөөлөн гүйлтэн дээр өмсөх юм байна. Энийг би холын гүйлтэн дээр өмсөх юм байна. Энэ холын гүйлтэн дээр гүүхэд хөлн дэвтэйхэн те зузаа ултай хөл өвтөхгүй гэх мэтчлэн ингээд энэ бүх тооцооллыг ингээд гүүгч хүмүүс маань өөрсдөө хийх ёстой. Яагаад би пүүз ярьж байна гэхээр одоо гүйлтийн спортын хамгийн одоо том зэвсгэл бол одоо пүүз шүү дээ. Дээгүүрөө бол одоо яах вэ? Амар барьж мараад ингээд хоолгочихгүй юмтай бол дээгүүрөө бол ерөнхийдөө харьсан гайг
хамгийн чухал юм пүүс. Тэгээ ялангуяа орчин үеийн хүүхдтэй хамгийн чухал. Одоо ингээд та ингээд том марафоны дууссныхын дараа ингээд ресалтыг харж байгаа үст. Хүний зураг байхгүй болчихж байгаа үст. Пүүсний зурагнууд тавьсан үст. Амар тий амар гоц. Эн чинь бүр шууд технологийн өрсөлдөөн болчихж байгаа. Ер нь бол ингээд шилжиж байгаа байхгүй ер нь бол. Тэгэл том компаниуд чинь тэгээд тэрийг ингээд өөрсдөө ингээд. Тэгээ энэ болох тэр эдгээр чинь ингээд ялангуяа бүр ингээд одоо мэрэгчлийн тамирчдын сэтгэл зүйд амар нөлөөлнө. Би одоо ингээд Nike-ийн пүүзтэй ингээд өнөөдөр уралдаг гэж итэл магадгүй Adidas-ийн пүүзийг эхний гуравд орчих юм бол би ингээд бодоод эхэлчихнэ шүү дээ. За энэ пүүзийн технологи яаж хийгдсэн? Энийг би тэгвэл өмсөд нэг бэлтгэл дээр яваад үзвэл энэ юу н ямар над тохиромжийн хэр вэ? Гэх мэтлээ ингээл энэ бүх юм чинь ингээд одоо амар өндөр юмд хүрсэн болох. Тамирчин хүмүүс, гүүгч хүмүүс ялангуяа өөрсдөө анхаарахгүй байж болохгүй. Тэгээ ялангуяа та дээр бол би бахархаж байна. Гүүлтийн спорт бол нэг талдаа маш амархан юм шиг мөртлөө нөгөө талдаа бас хэцүү. Яагаад би хэцүү гэж нэг тэр гүүлтийн спорт хүн яах вэ? Хүмүүс ингээд за одоо саксны спорт гэхэд бол бөмбөгтэй харьцдаг спорт те. Бас жоохон техник янз бүрийн мэрэг. За цааны спорт гэвэл одоо бас цантай харьцсан гуулган ингээд техник шууд ингээд тэр спортоор хичээж болохгүй нь шүү дээ. Гүүлтийн спортоор хичээл хүн шууд гүүн гэдээ ойлгодог. Гүүлт амархан шууд гүүчнэ. Хинч гараал гүүчнэ гэж. Яг хинч гараал гүүч болно. Тэгтээ гүүлтийн спорт чинь өөрөө хүний бас нэг өөрийнх нь хувийн тэр нэг өөртөө тэмцэх чадварыг маш их хөгжүүлж өгч чаддаг байна. Яг тэгвэл бүх спортоос илүү гүүлтийн спорт буундуу дуграад гараанаас гарсан л бол бүх зай төрөл нь 100 м байна уу? Марафон гүйлт нь байна уу? Одоо тэр 24 цаг нь байна уу? Хамаагүй. Буу дуграад гарсан бол барайнд ортол тэр хүн тэр бүх зайныхаа бүх зай төрлийн уралдаж байгаа тамирчид ерөөсөө өөрийнхөө максимал хэмжээг тулт яваад л орж ирнэ. Энүүгээрээ гүүлтийн спорт бол онцлогтой. Хүмүүс амархан юм шиг боддог мөртлөө яг гараад талбар дээр тулахд бол үгүй. Гэл зүгээр өрсөлдөх нь битгээвэл гараал хоёр алхаал өөртөө тулгарна шүү дээ. Ингээл өөртөө тулгардаг байхгүй. За одоо би энээс цааш энэ темпийг ч юм уу барьж явах уу, болох уу, өгөх юм биш үү гэл хүн яг ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд даван туулаад тэр хүний нөгөө өндөр темптэй явж байгаа, дунд темптэй явж байгаа, бага темптэй явж байгаа нь хамаагүй. Тэр хүний өөрийнх нь л одоо бэлтгэлжээлтийн л цаг хугацаа, бэлтгэлжээлтийн л одоо хэмжээнд л явна шүү дээ тэр чинь. Тэгтэл тэр чинь би одоо өндөр хэмжээнд уралж илээхэд бага одоо темптэй явж байгаа хүнийг би одоо дорд үзэж болохгүй нь шүү дээ. Яг гэвэл тэр хүн чинь өөрийнхөө нөгөө максимал ажиллах чадрын максимал хэмжээнд явж байгаа хүн байхгүй. Тэгэхээр тэр хүн яалчгүй тэр хүнийг үнэлэх ёстой. Манай спортын одоо гайхамшигтай бие биенийг хүндэтгэх, бие биенийг хайрлах шалтгаан бол энэ. Тийм учраас би бол яг энэ гүүлтийн спортоор хичээлдэг тамирчид, за ахмад үеийн тамирчид, өөр үеийн тамирчид, дүүнер, за одоо энэ гүүлтийн спорт руу орж иж байгаа ингээд одоо манай маструуд тэгээд одоо гүүлтийн спортыг сонирхож орж иж байгаа ингээд энэ хүмүүсийг би бол айгүй хүндэлдэг байхгүй. Яг гэвэл би энэ спортынхаа нөгөө зовлонгийн өөрөө мэддэг учраас энэ хүмүүс өөрсдөө маш их том зорилго одоо өөрсдөө маш их өөрчлөх гэж орж ирж байна. Тэрийг чадж ийн гэдэг зүйл бол одоо маш мундаг хэрэг байгаа юм л да. Тэгээд одоо одоо яг ер нь бол зааштай бэлтгэлжилтийн юун дээр бол бид нар бол ингээ бүх юм дээр маш нарийн анхаарах хэрэгтэй. За ийм витаминжилт одоо нөхөн сэргээх ууж идэх юм гээ байна те. Энэ дээр яг хөө зүгээр өнөөдрийн төвшөнд бол Монгол Улсын хэмжээнд магадгүй шинжлэх ухаан одоо өндөр хөгжсөн орнуудын хажууд бол тийм өндөр байхгүй л дээ. Тэгвэл бид нэр ингээд одоо гадуур хаан ч хамаагүй эрцээ өгөөд
Тэгээ эрцийнхаа дагуу бас ингээд ууж хэрэглэх юмаа хэрэглэх боломж байна уу? Байна тий. Тэгэхээр бид нэр энэ ууж хэрэглэх юм дээр бас анхаарах хэрэгтэй. Энэ тамирчин хүн одоо энийг л ууж би энийг унаа гэх юм бол та бас рүүсгэл ойлголт болчихно. Тэгэхээр хамгийн найдвартай юм юу гэхээр ерөөсөө өөртөө тохирох одоо зүйлийг л хэрэглэх хэрэгтэй. Өөртөө тохирохгүй хитрхи тэр одоо какаоны өндөр агуулмжтай одоо өөр юу гэдгийг тэр уургийн өндөр агуулмжтай. За тэр одоо тэр янз бүрийн одоо хүний биед өөрсдөд оруулах цус тэлгч мэлгч гэд янз бүрийн гадуур зөндөө зарагдж идэг. Тэрийг бол миний бодлоор одоо яг ингээд та бүгдэд ингээд хэлэхэд бол хамаагүй зүгээр одоо нэг хин нэгний тэрийг тэгээ гэсэн юм уу. Нэг бол хин нэгний би өөрийнхөө ямиг за энийг хэрэглүүл сайн ч гэсэн ч юм гэх мэтлийн юм дээр маш анхааралтай бас цензуртай хандах хэрэгтэй байх гэж яг ер нь боддог баг. Яг бол яг ингээд мэргэжлийн тамирчин юм уу ер нь тамирчдын одоо ингээд нөгөө хэрэгжилж байгаа зүйлүүд ингээд шал өөр. За өндөр хөгжилтэй орон гэвэл бүр нөгөө шинжлэх ухаантайгаа уялдаа холбоотой цаанаас нь яг нөгөө эмчин л энийг хэрэгэл гэж юм. За бидний хувьд болох дээр одоо бүр арайч одоо тийм ань өндөр хөгжиж юм уу гэхэд ядаж өөрсдөө эрдэс за одоо манай ангаа ухааны үндсийн төв өндөр дээр бид нар ингээд шинжилгээ яваа байгуу гэдэг учраас дутагдaltaй зүйлээ ингээд нөхөх одоо юунуудаа ингээд тодорхой хэмжээнд ингээд нөхөө явждаг. Одоо надаас ингээд зөндөө яг хувь одоо чатаар ч юм уу ингээд санал асуулга ингээд хүмүүс ингээд юм асууж ирсэн. Одоо жишээ нь ингээд нэг 40 гарцсан 50-тэй ч юм уу хүмүүс ингээд надаас ингээд асуудаг. Би одоо ингээд гүйлтэй спортоор ингээд одоо мэдээж л ингээд сонирхож гүйж байгаа сүүл рүүгээ одоо ингээд явчлаа. Нилээ одоо энэ спортод орчлоо. Одоо би ингээд нилээ ачаал ингээд авч болох уу? Ер нь ингээд би ингээд хүнээс сонсохно ингээд ачаал ингээд хитрхээ бас ингээд авуул бас болохгүй гэмтэл бэртэл аавч гэх юм уу те. Тэгээ одоо иймэрхүү. Одоо яг өөрийгөө болох тэр хүн нөгөө хитрхийж байгаа нөгөө нас явцсан болох тэр өндөр ачаал авч болох үгүй нэг эргэлзэж шít. Тэрэн дээр бол би яг ерөнхийд нь юм зүйл өгөх. Хамгийн нэгдүгээрт бид нар өөрсдийнхөө нөгөө бүх зүйлээ бас эрүүл хэсгээ бас ингээд мэдсэн байх хэвээр. Шинжилгээндээ хамрагдаад хэрвээ та эрүүл байх юм бол ачааллыг зөв системтэйгээр өгж болно. Тэгээд ерөнхийдөө би бас ингээд яг 10 жилд ч юм уу оюутан байхдаа ч юм уу ингээд яг би тухайд жоохон байхдаа ч юм ингээд 40 гарцсан. Тэгээ би ч одоо яг ер нь хөдөө оронтгийн хүүхэд ээж завхны хүүхэд хүн байхгүй. Тэгээ хөдөө оронтгийн хүүхэд ингээд нэг 40 гарцсан ах нар мах нар ч одоо ингээд нэлээд ингээд нас явцсан харагдсан шүү дээ. Тэгээ би ч яг ер нь бол 40 гарцсан хүмүүс болвол тэгэл ер нь хөгшөндөө орд юм байна да гэл яг ерөнхийдөө ингээд миний одоо сэтгхүүд одоо тийм суусан байна шүү дээ. Тэгээд энэ спортоор хичээлээ тамирчин болоод гадагшаа олон улсын тамирчтай бэлтгэл сургалт хийгээд ингээд юм үзээд нүд тайлаад ирэнгүүт болвол нас болвол одоо бас нэг тийм одоо магадгүй бүр өндрөө одоо мэргэжлийн тамирчдын одоо бүр өндөр хувьд л гэхээс биш магадгүй насыг бол бас ингээд зохицуулж спортоор хичээж болдгийм байна гэдгийг би бол харсан. Тэнд харин юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж дасгалжуулалтын одоо заавар зөвлөгөө байх хэрэгтэй. Мэргэжлийн хүний заавар зөвлөгөө байх хэрэгтэй. Тэгээ одоо хүн өөрийгөө бас яг нөгөө эрүүл үү гэдгийг одоо ангаа ухаан хөгжсөн юм чинь те мэдсэн байх хэрэгтэй. Тэгээд за би одоо ийм хэмжээний ачаал авч болох юм байна. Гээд одоо ачаалаа тохируулаад авч болох нь шүү дээ. Ялангуяа биднэрт бол одоо мэргэжлийн тамирчид биднэрт бол одоо 45 6 хүрж байгаа сэр хот гээ те тамирчин одоо шигшээ аваа гэдэг тамирчидтай алцаад л явж байна. Бид нар энэ хүнээс ингээд хараад биднэрт нөөц байгаа юм байна гэж үлгэр жишээ юм уу нэг бол
итгэл үнэмшил авч л байгаа байхгүй. Тэгээд та хэд мэн бас одоо билээхэн одоо арднаагоо гээл мундаг одоо мастер байж шүү дээ тийм ээ. Тэр хүн холын зайд биш шүү. Ойрын зайд хурд хийгээд шүү дээ. Тэгэхээр та хэдэд бас ингээд тэр хүнээс ингээд үлгэр дуурайлал аваад ингээд итгэл үнэмшил юугаад бид нар бол болоогүй юм байна. Биднэрд бол итгэл найдвар бол байгаа юм байна. Гэх юм бол одоо юм үлгэр жишээ авах хүмүүс ингээд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд өөрсдөө яг ингээд голох нь ингээд чухал биш юм байна л да. Ер нь бол өөрсдөө голох нь чухал биш. Харин энэ спорттой яаж одоо хандлагаар харьцах одоо хичээлгүй гэдэг хандлага нь л одоо чухал гэж үзэж байгаа юм л да. Тэгээ одоо ер нь бол ингээд бэлтгэл сургууль дээр бүх юм дээрээ маш нарийн, бүх юм дээрээ тооцоотой. Одоо багшийн өгсөн төлөвлөгөө өнөөдөр давтангүйлт байлаа гэхэд маргааш зөөлөн кросс байж болно. Тэгэнгүүтээ эсвэл маргааш дахиад темптэй гүйлт байж болно. Тэгэнгүүт багш бол тэр төлөвлөгөө өгчөөл явчихж байгаа. Ерөнхийд нь. Тэгэнгүүт та өөрийгөө тэнд одоо бэлтгэх нь шүү дээ. Та өнөөдөр хурдны бэлтгэлтэй байлаа гэхэд маргааш зөөлөн бэлтгэлтэй. Тэгвэл та өнөөдөр хурдны бэлтгэлийг та ямар гүйцэтгэлтэй хиймээр вэ? Тийм ээ. За маргааш зөөлөн гүйцэтгэлтэй юм чинь өнөөдөр би хурдны бэлтгэлийн гүйцэтгэлийг жоохон өндөр хийж болно шүү дээ. Тэр чинь өөрийгөө мэдээж хүн шахаж шүү дээ, тий? Мэдээж бидний бүх ер нь бол бидний зорилго бол адилхан. Би одоо олимпийн аварга болохгоо та зүгээр нэг юуны аварга болох гэж юм ингээд байгаа юм биш. Ер нь бол зорилго бол ерөнхий зорилго бол адилхан. Тэгэхээр өнөөдөр хурдны бэлтгэлээ одоо би ийм хоёр жишээл ярьж л да. Өнөөдөр хурдны бэлтгэлтэй байна. Нэг нь маргааш зөөлөн кросстой, нэг нь маргааш дахиад темптэй гүйлттэй. 10 км ч юм 15 км ч. Тэнгууд таныг би яаж бие зохицуул сурах вэ гэдэг чинь хэлэх гэж байна. Яаж хэлэх гээд байгаа юм гэхээр өнөөдөр та хурдны бэлтгэлтэй маргааш зөөлөн бэлтгэлтэй болвол та хурдны бэлтгэлээ өнөөдөр та гүйцэтгэлээ яаж хийх нь таны тооцоол болж байгаа. Тэнгууд маргааш зөөлөн бэлтгэл хийх юм чинь өнөөдөр хурдны бэлтгэлээ би өндөр хийж болно шүү дээ. Маргааш сэргэх юм байна гэж би тооцоолоо тий. Маргааш темптэй гүйлттэй бол би өнөөдөр хурдны бэлтгэлээ 100% биш юм агт 80% би хийж болно. Яг чи нэг тэр маргаашийн нэг нөөцийг би үлдээх гэж байгаа. Маргаашийн бэлтгэлийн нөөцийг. Гэх мэтчлэн багшийнхаа нөгөө нэг өгж байгаа төлөвлөгөөтөө өөрийнхөө боловсруулж байгаа одоо бэлтгэлийн төлөвлөгөө энэ хоёрыг л хамгийн гол нь уялдаа холбоотой явуулах хэрэгтэй. Ингэжээж танд үр дүн гарч ирнэ. Түүнээс биш зүгээр өнөөдөр ямар бэлтгэл вэ хамаагүй тэрүүгээр нь хийгээд маргааш ямар хамаагүй бэлтгэл хийн ингээл та зүгээр ингээл өөрийгөө нэг бол ингээл 100% ингээл максимум 70 бэлтгэл хийгээд ээж болно. Нэг бол ингээд өөрийгөө хайрлаад ингээд бэлтгэлээ дутуу хийгээд ээж болно. Тэгэхээр үр дүн нь юун дээр унах вэ гэхээр нөгөө төлөвлөгөөгөө тооцоолж хийхгүй бол эсвэл та тэгж өндөр төвшөнд явсаар хагаад та буцаад нөгөө уналтын одоо би чинь мэдээж одоо хүний бие чинь ямар мотортой машин биш зөрчсөн үйл ажиллагаар ажиллаж байгаа юм чинь буцаад нөгөө уналтын төвшөнд рүү орно гэсэн. Хэрвээ та өөрийгөө дайчлахгүй бол та баатрахтай өрсөлдөх юм чадамжгүй л гэсэн үг. Та мөнхийн одоо ард нь явнаа л гэсэн үг. Энэ бүхнийг л хамгийн гол нь яг ингэ ерөнхийдөө өөрөө маш их тооцоотой, тооцоололтой гэж явах хэрэгтэй. Тэгэхээр миний одоо нөгөө бэлтгэл дээр илүү ач холбогдол өгөө гэдэг байгаа учраас нь ерөөсөө тэр байхгүй. Гүйлтэн дээрээ л та өдрийн гүйлтэн дээрээ л ач холбогдол. Тэмцээн болвол тэм ач холбогдол өгөх зүйл биш. Тэмцээн болвол та бэлтгэл сайтай болвол тэмцээнд ямар ч асуудал байхгүй. Бэлтгэл муутай ер нь бол нэг тамирчдын юм яриа байт. Бэлтгэл муутай хүн болвол айдаг, тийм ээ. Бэлтгэл сайтай хүн болвол юунаас ч айдаг. Тэр бол яг үнэ. Одоо жишээ нь яг зүгээр би бол одоо мэргэжлийн тамирчны хувьд бол бэлтгэлийнхаа одоо
ямар байгааг хараад л энэ тэмцээн дээр ямар үр дүн гарахаа ерөнхийдөө тооцоолцдог. Түүнээс тэр тэмцээнд би одоо маргааш тэмцээн дээр гинт таймаар тэгжгүй гэх юм уу. Нэг бол гинт таймаар муугүй гэх юм уу. Гүрч болов гэсэн. Яг тэр бол яг анхан шатны явж байгаа хүмүүс л байгаа шүү дээ. Одоо мэргэжлийн тамирчид бол тийм бол нэг байхгүй болцсон гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ бэлтгэлийн ач холбогдлыг бол тэмцээнээс илүү өгөх хэрэгтэй гэдгийг би хэлээд байна. За одоо тодорхой цаг үлдэж байгаа цаг дээр оролцогчдоос асуулт асуугаад хариулал сонирхолтой байж магадгүй гэж бодож байна. Ерөнхийдөө бэлтгэлжилт бол ингээд яг ингээд бүх өдөр нэг төвшин ингээд хэмжээнд бас байдгүй. За ачаал авах үе гэж байна. Тэмцээнээс сэргэлтийн бэлтгэлийн үе гэж байна. За тэмцээнд орчоод сэргэлтийн бэлтгэлийн үе гэж байна. Ингээ янз бүр байдаг. За яг хоо ерөнхийдөө яг ачаалал яг авж байгаа үедээ бол ер нь бол өдрийн хамгийн багадаа 2 тэгээ 3 бэлтгэл явагддаг. Тэгээ энэ нь болохоор нэг бэлтгэл маань бүр өглөө 5-аас 7 цагийн хооронд явагдаж байгаа юм. За нөгөө бэлтгэл маань одоо 10-аас 12 цагийн хооронд явагдаж байгаа. За 3 дахь бэлтгэл маань орой 3 цагаас 5 цагийн хооронд. За өглөөний бэлтгэл бол ерөнхийдөө зөөлөнгүүлт зарайтик гэдэг маягаар тий. Одоо бидний яг мэргэжлийн тамирчдын хувьд бол өглөөний гүйлт бол нэг тийм 50 минутаас цагийн одоо гүйлт байгаа. 10-аас 12 цагийнхан болох дээр ерөнхийдөө үндсэн бэлтгэл. За энэ дээр бол үндсэн одоо ачаалтаа бэлтгэл явагдана. За үдээс хойшийн бэлтгэл маань бас одоо нэг үндсэн бэлтгэлийн маань дахиад сэргэлтийн бэлтгэл ингээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг тамирчин хүний нөгөө хувийн зохион байгуулалт, цагийн менежмент гэдэг юмнууд чинь ингээ шаардлагатай гараад ирнэ. Ийм амар бэлтгэлийн ачаал авч иж би зүгээр ингээ гадуур ингээ тэмдэг ч юм уу те. Ингээд орой их оройт ч унтах ч юм уу ямар ч боломжгүй болчих. Орой 8 цаг юм уу 9 цаг гээд унтж байгаа юм тэгээ өглөө босч байгаа юм. Тэнгуудаа бэлтгэлээ хийнгүүтээ өглөөнийхөө одоо цай эдрийг уугаад амарж агаад 10 цагаас үндсэн бэлтгэл орж байгаа. 10 цагаас үндсэн бэлтгэл оронгуудаа үндсэн бэлтгэл дуусаад 12 дуусаад одоо өдрийн хоол 1-2 хооронд ингээ орж байгаа. Өдрийн хоол 1-2 хооронд оронгууд нь буцаад амраад унтаж амраад тэгээд үдээс хойшин бэлтгэл дуусаад үдээ одоо унтахын хооронд нэг 2 цаг. За тэр нэг 2 цаг бол тамирчны одоо өөрийнх нь одоо нэг жоохон чөлөөт цаг гэвэл тэр л байна. Түүнээс бусдаар бол яг тамирчин хүнд бол үнэхээр цаг хугацаа бол маш хэцүү байдаг л да. Би өнгө атлетикийн спорт руу бол нэг тийм амар эрт бүр өсвөр мөсвөрөөс орж ирээгүй. Оюутан болоод орж ирсэн. Тэгээ яг хоо эхлээд бол багш маань би бол аврагын нэврийн дээд сургуульд суралцдаг гэсэн. Тэгээд аврагын багш маань нэг гүйлтийн одоо тэмцээн болно. Орох уу гэдэг өнгөт нь. Аврагчийн бүхий сургууль биш юм уу? Тий, бүхий сургуультай ер нь бол. Гэхдээ яг намайг тухайн үед ороход бол өнгө атлетикийн юу байсан. Байсан. Тий байсан. Тэгээд нөгөө сургуулийнхаа аврагд ороод тэгээ би төрүүлсэн. Тэгээ нөгөө багш маань бас намайг яг ерөнхийдөө багш хүний нүдээр арай өөр харсан юм уу. За чамааг бол чи бол одоо бүхий спортоор ч юм уу явах хүүхэд биш вэ? Тэгээ чамааг бол одоо гүйлтийн тасалжуулагч дээр авчиж өгнө. Гүйлтийн шгшээ багмагийнхан дээр авчиж өгнө. Тэгээ намайг аваач өгөл. Тэгэл би яг ерөнхийдөө нэг 2008 оноос гүйлтийн спорт руу орж эхэлсэн. Одоо бол 10 гаруй жил гүйлтийн спортоор одоо юугаа бэлтгэл сургалт хийгээ явж байна. Одоо бол гүйлтийн спорт бол миний хувьд бол бүр одоо энэ амьдралтай маань ингээд цаашгүй холбоотой болсон. Одоо ингээд тамирчныхаа одоо ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр нөгөө өглөө орой өгөхгүй манайх ч одоо ялангуяа марафон гүйлт бол өглөө гараатай.
Дандаа өглөө 7 цаг юм 8 цагаас гараа байдаг байхгүй хөвчлээ. Тэгэхээр бид нар нөгөө бэлтгэлээ нөгөө нэг тэр гараа руугаа чиглэж одоо тэр дасан зохицох бэлтгэлийг ерөөсө бид нар хийдэг гэсэн үг. Гэхдээ бид нар тийм бэлтгэл хийдэг ч гэсэн одоо 7 цагаас гараатаа бол бид нар 4 цагаас босч цайгаа уудаг байхгүй юу? 2-оос бүр багадаа 2. Тэгээ 3 цаг 4 цагийн өмнө босч цайгаа уугаад нөгөө идисээ сэргээгээд ингээд суугаад нөгөө тэмцээн болох газар руугаа яваад очоод тэгээ би халаалтаа хийгээд ингэж нөгөө тэмцээнд орсон. Түүнээс би 7 цагаас гараатаагүй би 6:30 босоод сүмгэнж очоод гарна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэх юм бол таны булчин ширмэс ажиллахгүй. Та гараад 2 арайгаад л нөгөө булчингийн чинь нөгөө гинтийн цочрлын юунаас үүдэлтэй нөгөө зууралт нөгөө сүүний хурцлийн нөгөө юу булчин дах юу чинь ихсэл ингээл таныг барьчин. Тэгээд нэг л ингээд тэр одоо тэр тамирчдын их яриад байгаа тэр одоо та ээж гэсэн ингээл гүүж яхад ингээд булчин чинь ядраад ирдэг штеп. Эн чинь ерөөсөө тамирчид адил та ээж адил ерөөсөө хүний л адилхан нэг л процесс байхгүй. Тэр чинь нэг булчин дах ингээл энэ тэр сүүний үжил чинь ингээл ихсэл тэлээл ингууд ингээл таны булчин ширмэс бадаараал тэгэл цуцалт өгөөл эхэлж байгаа. Энэ бүгд юм чинь яг л нэг адилхан. Тэгэхээр энэ одоо тэр бэлтгэл дээр бүх зүйлээ яаж дасан зохицуул, бэлтгэл дээр тэр хандлага яаж дадал туршил болгоно тэрүүгээрээ л тэр тэмцээн уралдаан ч юм уу тэр ажил төрлөө тийм тэрийг л амжуулна гэсэн үг байна. Түүнээс ерөөсөө огцом тийм хийх ямар ч тийм гинтийн ерөөсөө тийм юу боломж ер нь байхгүй дээ. Яг шинжлэх ухааныхаа хувьд бол яг ингэж ядг юм бэл. Одоо зөөлөн бэлтгэл бол одоо зөөлөн гүйлт биш үү? Зөөлөн гүйлт бол өглөө бол сайн. Зүгээр өглөө бол яг хүний нөгөө нэг одоо хүний нөгөө нэг босоод дүнгис сэрээд идээс одоо бүхэл идээс ингээд сэрж байгаа шүү дээ. Тэрийг маш зөөлнөөр ингээд гүүгээд одоо би мах өдөө дасан зохицуулаад ингээд дасгал хөдөлгөөн хийгээд явах нь энэ болох дээр нөгөө хүний нөгөө эрүүл мэнд талдаа ерөөдөө сайн болчихж байгаа. Зүрх судас мөц бол өглөө тийм огцом ачаалал өгөхгүй бол зүрх судасны үйл ажиллагаа бол хэвэн. Яагаад гэвэл та өглөө босоод маш зөөлөн хийх нь шүү дээ. Тэр дасгалыг таны одоо нэг хийх нөхцлөөс шалтгаална. Та өглөө ингээд тип тап гээл яарад гүүж хараагаал ингээд тип тап гээд ингээд явах юм бол муугаар нөлөөлж болно. Яагад гэвэл таны зүрх судас чинь ингээд 50 байж байгаа зүйлийг та ингээд хэтэрхий чочроогоод байна шүү дээ. Хэрвээ зөөлөн маш зөөлнөөр маш айдуугаар зөөлөнгүүгээд зөөлөн дасгал масгал хөдөлгөөн хийж агаад бүх үе мөчөө халаагаад одоо ер нь өглөө босч ирээд үе мөчөө халаагаад дасгал хийх ер нь маш сайн. Энэ нь яаж байгаа вэ гэхээр таны одоо мэдрэлийн систем бусад одоо бие мах бодрууга одоо юу өгж штэ. Команд өгж штэ. За одоо би ингээд сэрж гинэ. Одоо ингээд ийм хөдөлгөөн хийх гэж байна ч гэдэг юм уу те. Энэ бол яг л ингээд ийм явдаг л процесс. Энийг та ингээд зөөлөө өгөөд явах юм бол болно, асуудалгүй. Та өглөө босоод явах юм бол таны толгой тархи чинь сэрэг болно. Бие мах бод чинь ингээд өглөө дасгал хөдөлгөөн хийж чад өдрийнхөө ажлыг амжуулахад ингээд ямарч одоо арай өөрөөр ингээд сэтгэж эхэл. Та зүгээр унтаж байгаа л 10 хүртэл унтчаал ажил амжуулна гэвэл яг уу мэдээж амжуулах л баг. Тэгтээ ингээд нөгөө нэг юмаа ингээд дээр доор нь оруулдаг ч юм уу ингээд ийм юу байх магадлалтай. Яг шинжлэх ухааныхаа талаас бол ийм тэгж ярьд юм бэл. Яг хурдны бэлтгэл ч юм уу яг ачаалтаа бэлтгэл хийх гэж байгаа бол магадгүй одоо 9 цагаас 10 цагаас хойш юм уу. Нэг бол одоо яг тамирчид бол яг хурдны бэлтгэл хийж байгаа тамирчид бол ерөнхийдөө үдээс хойш бас хийвэл сайн гэж үздэг юм л. Үдээс хойш яг ерөнхийдөө нөгөө бүх идээсээ сэргээд хоол ундаа идээд авах ёстой тижээлээ аваад тэгээд амраад ингээд бүх юм бэлэн болсныхан дараа магадгүй нөгөө хурдны бэлтгэл ч юм уу ачаалтаа бэлтгэлээ ингээд өгөө явах юм бол хүний нөгөө одоо биеинд одоо булчин ширмэс ажиллаад
буцаад тэр нь ингээд нэг ажилласан булчин чинь нөгөө хурдны бэлтгэлээ ингээд хадгална шүү дээ. Тэр хадгалах юу нь бол үдээс хойш бэлтгэлийгээд хийх нь бол одоо арай өндөр гэж үздэг юм бэл. Тий. Яг ер нь бол ерөнхий агуулга нь би энэ спортоосоо мэдээж кайф таашаал авдаг. Тэгэхдээ шантрах одоо ойлгоч үе байна. Тэгээд хамгийн аз жаргалтай таашаалтай юу гэхээр миний ерөөсө хамгийн аз жаргалтай за ялангуяа ер нь тамирчдын хамгийн аз жаргал культ спортын тамирчдын хамгийн аз жаргалын гормон юун дээр одоо гардаг вэ гэвэл би яг бэлтгэлээ 100% аваад дууссаны дараа яг ингээд нэг за гоё очтой шүү гэл. Ингээл яг тэр мэдрэмж бол одоо бүх гүйлтийн тамирчид л байдаг л байна. Хүн хүний онцлог гэж байна шүү дээ. Тэгээ магадгүй одоо та 10 минут би халаалт хийгээд бэлтгэл хийхээр одоо арай ойрт юугаад идэх юм уу? Энэ 30-40 минут би халаалт хийж байгаад явахад таны нөгөө нэг булчин чинь ингээ бүрэн хална гэсэн үг. Бүрэн халаад бүр ингээ тайвшраад ингээд яг нөгөө одоо өстой хурдны бэлтгэл юм ачаалтаа бэлтгэл авахд бэлэн болсон байна гэсэн үг. Та би түрүү хэлээд бас нэг бэлтгэл дээр хувь хүн өөрсдөө одоо тулж ажиллаа гэдэг чинь тэр байхгүй юу? Тэрийг л та одоо би бол одоо та тим жинтэм чинь та шууд 30 минут л хал. Нэг бол 31 минут л хал гэх ямар ч боломжгүй байхгүй юу? Таны ерөнхий юу гэж би юу гэж болно? Тэнгуутаад та 20 минут халаад миний би ачаалтаа бэлтгэл авахд эвтэйхэн байна уу? 30 минут халаад ачаалтаа бэлтгэл авахд эвтэйхэн байна уу? 40 минут халаад ачаалтаа бэлтгэл авахд эвтэйхэн байна уу гэдгийг тэрийг л та өөрөө сонгох хэрэгтэй байхгүй. Тамирчин хүний өөртөө ажиллах одоо чадвар чинь ерөөсөө тэр байхгүй. Тэгэхээр таны жин юу чинь ердөө хамаагүй. Та өөрийнхөө бэлтгэлийг ямар одоо халаалт хийгээд ямар цаг хугацаанд өглөө хийхэд дээр өнөө орой хийхэд дээр өнөө за ажилтаа бол одоо тэр ахын юун дээр ингэ хэлж байна. Магадгүй одоо өдөржин ажилдаа явж байгаад орой хийхдээ жоохон хүнд шүү гэж яах шиг юм те. Тэгээд тэн дээр чинь бас л яг л тэр хүний нөгөө өөртөө ажиллах юу л гарч ирж байгаа байхгүй. Үнэхээр хүнд бэлтгэл хийсэн бол хүнд ажил хийсэн бол та орой яг тэр бэлтгэлийг хийх шаардлагатай юу гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Тийм ээ? Та үнэхээр хүнд ажил төрөл хийгээд ингээд ядарсан байвал та заавал ачаалтаа бэлтгэлийг шаардлагагүй. Зөөлөн бэлтгэл хийгээд амарч болно те. Маргааш нь та ачааллаа хийж. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг тэр хүн өдөржингөө үнэхээр ачаалтаа ажил төрөл амжуулж явчаад орой дахиад нөгөө бэлтгэлийн ачааллаа авах гэх юм бол шууд нөгөө толгоондоо нөгөө маш их стресс, маш их ядралт ингээд бүх юмдаа аваад ирэнгуутаал нөгөө хүн чинь маргаашийн нөгөө нэг одоо ажиллах чадвар гүйцэтгэл чинь л байхгүй болоод юм чинь гэсэн үг байна. Тэгтэр л нөгөө хүний нөгөө нэг системгүй бэлтгэл цагийн буруу хуваарлалт менежмент нөгөө өөртөө ажиллах чадвар мадруу энэ төр чинь ингээд хамааралтай болоод явчихж байгаа байхгүй. Ерөөсөө л тамирчин хүнчвэ одоо ялангуяа ингээд та хэд маань өөрсдөө ингээд за магадгүй мэрэгжлийн багш ч юм уу нэг хүнээс зөвлөгөө аваад ингээд өөртөө ажиллаж байгаа. Ерөөсөө л өөртөөгөө л хамгийн маш сайн нарийн ажиллаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг ингээд тийм асуудалд ингээд орно. Тэнгуудаа та нөгөө гүйлтийн спортоор хичээлэг биш бүр одоо ядаргаанд ордог ч юм уу одоо бүр нөгөө дарамт үүсч эхлэх нь шүү дээ. Ер нь бол ингээд нэг тамирчны одоо гүйлт ийм байдаг байхгүй юу? Гүйлтийн спорт өөрөө маш одоо сэтгэл зүй маш их юм нерв одоо өөртөө ингээд ийм тулгардаг. Одоо Баатар улдах битээр сакс тоглоод байвал ингээд битээр ингээд магадгүй ингээд нэг юмдаа ингээд сатаараад ээж болно тийм ээ. Гүйлтийн спорт чинь яг ингээд өөртөө ингээд тулгардаг учраас маш их юм тийм стрессийн юм ингээд ирдэг байхгүй юу? Тэгэхээр ялангуяа би та хэд ингээд юу хэлэх гээд байна гэхээр өдөр болгон ингээд нэг цагт ирээл цэцрэл түрээлэнд ирээл гүүгээд байвал энэ бас тийм сайн зүйл бас биш. Гүүгээл байвал сайн зүйл бас биш байхгүй юу? Та хэд маань ингээд нэг эндээ ингээд одоо 7 хоногийн 5 өдөр юм уу ирээд ингээд гүүж болно тийм ээ. Нэг өдөр та хэд маань ингээд багийнхантайгаа гоё ингээд сакс тоглож болно шүү дээ. Ингээд сакс тоглож байгаа ч гэсэн та хэд маань зүгээр сууж байгаа гэсэн үг биш шүү дээ. Энд чинь бас л энерги хангамжийн юу зарцуулж байгаа
Харин ч та ингээ гүйж явахдаа ёо 5 км яаж дуусгана гэж бол та сагс тоглоод 7 км юу ч мэдэхгүй гүйцэн байж болно шүү дээ. Энэ ч л таны нөгөө сэтгэл зүйн өөрчлөлтийг чинь ялангуяа энэ өндөр хөгжсөн тамирчид яадаг гэхээр нэг газараа ингээд бэлтгэл хийх маш дурггүй. Ингээд энийг ингээд тэр ингээд өөрчилж яадаг өөр газар ингээд очоо бэлтгэл хийгээ тий. Өөр хотод очоо бэлтгэл хийгээ. Ингээд эн чинь яаж юм гэхээр нөгөө тамирчдын нөгөө сэтгэл зүг чөлөөлж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол та хэд маань ганцхан сэтгэл нөгөө нэг өдөр эсрэг төрөлөндөө ирж гүгээл нэг цаг гүйчих юм бол болчихсон бодоод л гүгээд ивэл сүүл рүүгээ эн чинь нөгөө сэтгэл зүйн дарамт болж эхлэх байхгүй юу. За одоо өнөөдөр тэрийг л нэг гүйчих юм аа. Өөрсдөө гоё чөлөөлж сурах хэрэгтэй. Нэг өдөр ууланд алхах, найзуудтайгаа ууланд алхах өдөр байвал ууланд алхачих хэрэгтэй. Нэг өдөр ингээ багаараа гоё хүлэмбэг тоглох юм уу? Ингээд юм байвал та тоглож хэрэгтэй. Ягаад гэх юм бол таны ингээ сэтгэл зүйч ингээ чөлөөлөх чинь нөгөө бэлтгэлийн нөгөө нэг ерөнхий нөгөө нэг объем чинь явж байгаа мөртлөө таны сэтгэл зүй гоё чөлөөлөгчих байхгүй юу? Тэнгуут та одоо яг бид нар яг тэгдэг байхгүй юу? Нэг өдөр сакс тоглоо, нэг өдөр ингээд хөлбөмбөг тоглоо ч юм уу ингээ маазраад ингээд гүйлтэй жоохон мартаад ингээд явж байгаад нэг өдөр амраад ч юм уу ингээд өөр ингэж жоод 3 өдрийн дараа би гүйлтэй санаад эхэлдэг байхгүй юу? Яг хүн чинь нөгөө нэг тэрийг ирмэлзээд эхлэнгүүтэл тэрийг илүү ингээд одоо үр дүнтэй нөгөө дасглаа гүйцэтгэлээ хийж эхэлж шít. Тэгэхгүй би 3 өдөр тэрийг давтчих юм бол би 4 өдрөөс нь яалчраггүй ингэн үстэй. Йоо за өнөөдөр дахиад л үзэхээстэй гэл. Тэр сэтгэл зүг бол ерөөсө байнгын чөлөөлж явах хэрэгтэй. Тэр бол ялангуяа гүйлтэй спортод бол маш чухал. Гүйлтэй спорт бол маш чухал. Тэгэхээр та хэд маань өөрсдөө энэ спортоор ингээд гоё явж байгаа чинь гоё болж байна. Тэгээд маш хөнгөн ингээд. Яг ачааллаа та орой авч болно. Ачааллаа та орой аваад өглөө юу бол одоо бэлтгэлээ орой хийнгүүтээ өглөө юунгууд одоо бэлтгэл байхгүй болчихно гэсэн асуудал бол байхгүй. Тийм бол байхгүй. Тэгтээ зүгээр миний хэлээд байгаа сая тэр нэг асуудал байхгүй юу? Таны эдээсээ л та хамгийн гол нь эрт сэрээх хэрэгтэй. Бэлэн болох хэрэгтэй. Бүх зүйлээ бэлэн болох хэрэгтэй. Тэгэл таны бүх зүйл одоо бэлэн боллоо гэсэн үед та өглөөч гэсэн ачааллаа өгөх юм бол магадгүй хэвээ ажил. Тулгачх дээр л болохгүй болчиход байгаа байхгүй. Тулгачх дээр л ерөөсөө ингээд яг бид нар ч гэсэн адилхан. Бид нар бол тим дээр зөндөөл юу гэсэн. Бид нар ч бас ингээд одоо хүн л болсон хойно унтчих штеп. Өглөө нөгөө дасгалжуулагч пат гэж бэлтгэлээ гарыг гэдэг сандарч очоод нэг халаалт хийсэн болоод өдөр чинь одоо халаалт хийгээл ингээл гараанд гарахад бас хөөхөн 30-40 минут болж байгаа шүү дээ. Тэгтэл тэд засна зогсдгүй л байхгүй юу? Одоо зөөлөнгүүл болно. Яг өндөр ачаал авангууд байх. Засна зогсох арай л болоогүй л байдаг. Тэгтэр л бид нар заавал 2 цагийн өмнө 3 цагийн өмнө босож цай ундаа ууж, дасан зогцуулж, биеэ одоо бэлдэж хамгийн гол чинь сэтгэл зүй ерөөсөө нэг яриад байгаа чинь тэр баг. Та сэтгэл зүгээл бүх юмд удирдах чадж ижил дараа нөгөө бие чинь л тэрийг ингээд гүйцэтгэхэл одоо зориулттай баг. Тэгэхээр тэрийг эрт босоод дасан зохицуулаад хийчих болно. Ачаалтаа бэлтгэлийг орой авчиж болно. Та тэр бэлтгэлийг орой аваад энэ бэлтгэл надаа үр дүнтэй болов үр дүнгүй болов би одоо орой яачаад өглөө тийм асуудал биш. Та орой гоё ачаалтаа бэлтгэл авангуудаа орой цагаан эрт амраад юусч болно. Тэгэнгүүтээ маргааш өглөө та магадгүй тэмцээн уралдаантай байвал өндөр ачаалагч чад одоо юутай байх юм бол харин тэрэндээ одоо зориулаад бүр болохгүй бол та нэг 7 хоногийн өмнөөс би тэрэндээ бэлдээд бие жоохон адаптат болгоод дасан зохицуул хийж болно шүү дээ. Ганц өдөр тань жоохон бас эвгүүрхэд байна гэвэл 7 хоног 14 хоног ч юм уу. Гэх мэтлэн ингээд өөрийгөө бэлдчих болно бас. Ер нь бол өвдөг за гүйлтэй спортын тамирч гүүгчдэд бол өвдөг бол маш их тулгуур одоо үндсэн тулгуур хэрэгтэй. Би энийг одоо яаж хамгаалах вэ гэхээр за одоо хүний ер нь үеийн мөч бол нөгөө жинтэй холбоотой бас их механик гэмтэл жинтэй холбоотой бас авдаг. Тэгэхээр яаж хамгаалах вэ гэвэл эхлээд та жингээ тохирох хэмжээнд
одоо бууруулах хэрэгтэй. Бууруулахдаа шууд одоо юу гэдгийг нөгөө таргалуулан тураална гэсэн цай цуу юу гэдгийг тийм ууж тураана гэсэн ойлголт байхгүй. Та ягаад гэвэл та одооны жин чинь та алхаж малхах чинь мэдээж өвдөх чинь ингээд таны жинг дасан зогсоод ингээд аваа явж л байгаа тийм ээ. Тэнгуут та тэрийг маш одоо зөөлнөөр маш одоо болгоомжтойгоор системтэйгээр та бэлтгэл сургуульд хийгээд эхлээд жингээ ингээ баг багаар огцон бууруулах гэж яарсны ерөөсөө хэрэг баг. Үр дүн нь ерөөсөө тийм сайн биш. Тэгэхээр маш баг багаар ингээ бууруулад тэгээд та ингээд магадгүй одоо өндөр төвшин ч юм уу нэг бол өөрийнхөө бодож байгаа хэмжээнд гүйхэд өвдөгч нь ачаал авахд бэлэн болох тэр хэмжээнд жингээ авчиж байгаа. Тэгэнгүүт таны нөгөө өвдөгч нь таны тэр нөгөө одоо магадгүй та одоо нэг 80 кг-тай байлээхүү та нэг 65 кг-тай болчих юм бол таны өвдөг бол ямар ч асуудалгүй болчих нь шүү дээ. Тийм ээ? Юу ч хийсэн ч асуудалгүй болчих. Тэгэхээр өвдөг жоохон ачаал авах гэдэг нь гэдэг чинь жоохон жинтэй холбоотой л гэсэн үг. Мэргэжлийн одоо тамирчид юм уу мэргэжлийн гүүгчид ингээд одоо яагаад ингээд яг хөө ерөнхийдөө гэмтэл бол авах нь аавна. Гэхдээ бас баг аваад ингээд бэлтгэл сургуультай хийж байгаа гэхээр энэ хэд маань хамгийн гол бэлтгэл бол ерөөсөө жигд бэлтгэлтэй маш их холбоотой. Маш жигд бэлтгэлтэй хүн бол ер нь бэлтгэл гэмтэл баг авна л гэсэн үг. Жигд бэлтгэлгүй мөртлөө ингээд яваад байгаа хүн биш үү? Ийм хүмүүс чинь хамгийн нэг бэлтгэл авах эрсдэл нь өндөр байдаг. Тэгэхээр тэр зүйл дээр анхаарах хэрэгтэй. За хоёрдугаар асуудал тэр нөгөө урд чинь хүн ингээ яваад байна шүү дээ. За тэн дээр бол одоо яг ингээ тантай адилхан надад ч гэсэн яг л тийм гарч ирнэ. Тэгвэл тэрийг одоо хүн ер нь өөрийгөө ингээ удирдах сурсан байх хэрэгтэй. Та тэн дээр өөрийнхөө нөөц боломжийг эхлээд одоо бэлтгэл дээрээ болон одоо тэр яг явж байгаа процесс дээр нөөц боломжоо та өөрөө ингээ толгоондоо энэ чинь нэг юм ингээ бас байгаа шүү дээ. Хэмжиж байгаа шүү дээ. Би тэр хүн дээр шууд гүгээд очих нөөц боломж байна уу? Эсвэл би энэ темпийг бариад яваад очих боломж байна уу? Энэ боломж юунуудаа та ихлэ тооцоолох хэрэгтэй. Тэгээд та тэрийг ингээ баг багаар за би ерөнхийдөө энэ одоо өөрийнхөө явж байгаа темпээ эхний нэгдүгээрт барих гад үзье. Магадгүй надад нөөц байвал одоо та ингээд нэг 5 км гүйдэг юм бол 5 км-ийн дараа барианд орлоо гэхэд та нэг 2 км нөгөө хүн чинь ингээ урд явж ирэхэд за та ингээд энэ темпээ та ингээ барайл 5 км дуусгал надад нөөц байна гэвэл та барайл дуусгах штеп. Хэрвээ надад 5 км дуусгаад цаашаа жоохон ажиллаа дуусгах нөөц байна гэх юм бол та сүүлийн 3 км дээр жоохон өөрийгөө шахаад нөгөө хүн рүүгээ араас ингээд дөхөөд ингээд явах боломжтой. Үнэхээр нөөцтэй бол нөгөө хүнийхээ араас арай жоохон хурдтайгаар яваад ингээд очих боломжтой. Гэх мэтлэн таны нөгөө нэг одоо тухайн үеийн яг тэмцээний нөгөө тухайн үеийн өөрийн шин тактик боловсруулалт өөрийгөө одоо мэдрэх хамгийн гол нь ер нь өөрийгөө мэдрэх л хэрэгтэй. Үнэхээр тэр хүн танаас бэлтгэл сайтай хүн болоод урд чинь ингээд орчвол тэгэл одоо орно шүү дээ. Хэрвээ танд боломж нөөц байгаа бол та тэрийгэ мэдрээд аль болох зөөлөн араас нь темпээ унгахгүй нэхэд очихл одоо энэ тактик боловсруулах хэрэгтэй. Энэ зүйл дээр л анхаарах хэрэгтэй. Өөртөөгөө л ажиллах хэрэгтэй ер нь бол. За баярлалаа. Бидний овсон цаг маань өнгөрсөн байна. Хэдүүлээ өнөөдөр туслаа харамгүй болсон санал тогтоод талархал илэрхийлье. Маш баярлалаа.